Хоёрдугаар бүлэг Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхэн үе. Хэлмэгдэл ба цагаатгал түүх ба баримт номын хэсгээс та бүхэн хүлээн аван сонсож байна. За 2 дугаар бүлгийн 5 дугаар хэсэг. Монголын сүүлчийн хаан 8 дугаар богд Жавзан дам хутагтын талаар. Үгүлээ. За 1869 оноос 1924 он хүртэл дайждурж байсан. За Оросын нэр дипломатч Яков Шишмарев бүр 1985 онд монголчуудын талаар өргөсөн альтгалдаа хэрэв монголчуудыг нэгтгэх ямар нэгэн нөхцөл байдал бий болвол үүнд олон учир шалтгаан барьж хамгийн гол нь халахад бүх монголчууд халимгуудын шүтэн бишрэгч Жавзан дамбын хойд дүр хүрэлцэн ирээд сууж байгаа явдал юм аа гэж Батсайхан 2014 оны номонд онцлсан байдаг. Аливаа дипломат элчин төлөөлөгчд нь өөрийн төрийн хэтийн бодлогыг тодорхойлоход шаардлагатай материалыг дэлгэн өгөх учир зорилгоор л байдаг болохоор монголчуудын сэтгэлийн ертөнцийг нэгтгэх хүчин зүйл нь энэ байна шүү гэж онцлсан хэрэг юм аа. За ингээд 8 дугаар бог Жавзан дам хутагт бол түүхийн асар эдрэтэй цаг үед Монгол нутагт хагас зууныг илээн амьдрахдаа Монгол түмний сайн сайхан ирээдүйн төлөө бие сэтгэл амь насаа зориулан зүтгэсэн түмэн буянтны нэг байсан юм аа. Тэрээр 20 дугаар зууны ихэр Монголын нөхцөл байдал хүндэрч цаашид урдын байдалтай үргэлжлэн орших боломжгүй болж байгааг Монгол ноёд лам нарт анхааруулan сануулсан нэг бис лүндэн зарлиг гаргаж байсан юм билээ. Тухайлбал бог Жавзан дам хутагт 1909 онд буулгасан нэгэн лүндэндээ эдгээр манай Монголын шашин төрөө баттадхан газар нутгаа хамгаалж өн удаан амар жаргалтай суухын аргыг бодох цаг болсон. Зүгээр сууж энэ тухайг алдан өнгөрүүлбэс эрх жаргалтай суух байтугай элдв зовлонг үзэж газар шороогооч эзэмшиж чадахгүй болноо. Энэ учрыг мэдсээр байж та бүгдэд сануул бас Монгол тоотон бүгдээрээ миний 8 дүрийг шүтэж тагсны тус үгүй болох тул би мэдснээ хэлэхгүй зүгээр сууж төвтөхгүй. Үүнийг танаа олон түшмэд арга юг сайтар бод хэмээжээ. За ингээ богд хаан монголчуудад үндэсний тусгаар тогтнол эрхчлөө өгсөн ачтан. За 1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч Монголын сүүлчийн эзэн хаан бол байсан. За богд хааны ёс тогтолцоо улаан засагт хамгийн ихээр саадуулж байсан дэндүү тодорхой. Богдын өхөл хүнд яагаад хэрэгтэй байсныг илтгэх агаад бүх нийтээр мэдэх болсон доорх баримтыг уншиж өгье. За нөхөр Сталинд гээд ингээ 1924 оны 5 дугаар сарын 22-нд бичсэн байдаг. Хүндэт нөхөр та хутагтыг таалал болсны дараа өргөөд бий болсон байдлын тухай Оросын коммунист намын Бурят мужийн хорон дарга нөхөр Турбачевын цахилгаан утсыг надад ирүүлжээ. Тэрээр мэдээлэхдээ бүгд найрамд улсыг тунхаглахад нэн тааламжтай нөхцөл байдал бүрдээд байна. Гэтэл монголчууд эргэлзээд байна. Энд байгаа Монголын элч энэ тухай надад хэлэхдээ бүгд найрамд улсыг тунхаглахын тулд урд хойшилсоор ирсэн их хурлыг зарлан хийх ёстой. Удахгүй энэ асуудлыг шийднэ гэлээ. Өргөөд ямар тактик хэрэглэх ёстой вэ? Бид бэлэн биш байна. Хэрэг бүгд найрамд улсыг хурал хийхгүйгээр шууд зарлах нь мухар сүсэгт харанхуй олон төмний бослох ч юм уу ямар нэгэн тесрэлт гарна гэж үзвэл хүлээцнэмээр байна. Гэтэл нөхцөл байдал үнэхээр тааламжтай байгаа бол тэр боломжийг нэн даруй ашигламаар байна гэж ütсэн байгаа. За цааш нь коммунист ёсоор мэдчилсэн чичээрэн. Эндээс бид бүгд найрамд улсыг хурал хийхгүйгээр шууд зарлах боломжийг нэн даруй ашигламаар гэсэн үгс энэ асуудалд зөвлөлт Оросын улсын дээд удирдлагын хандаж байгаа сэтгэл хөдлөл болон аран шиг харж болно. Өөр нэг анхаарал татах зүйл нь уг бичгийн огноо юм. За богд хаан хоринд таалал барьсан Сталинд мэдээлэл очоод тэрээр гадаад сайдтай заавар чиглэл илгээж тэр нь Монголын элчинтэй уулзах зэргээр судалгаа боловсруулалт дүн шинжилгээ хийгээд 22-нд хариу илтгэжээ. Тэгвэл Монгол улсын сүүлчийн эзэн хаан
хаан 8 дугаар богдж авцсандаа бутагт гэж хэн байгаад яаж төгссөн тухай дээр дурдсан захын зарим баримтыг хараад богд хаан өгч өгсөн үү эсвэл түүнийг өхүүлсэн үү гэдгийг бид болгоох ёстой болж тарлаа.